Зэвсгэн хэрэглүүлээ гүнгийн хөвөлтэй хандар цаалар шингийн хөвтөнийхэн дараагийн бартар уулзж байна. Тэгээ бичлэглээс юм лайк болон subscribe дараад өөр нэг зүйлийг хэлэхэд манай цогтой хамтарч ажиллах хүмүүлэн байгуулгын бол description дээр байрлуулсан мэйлээр холбогдорой. Тэгмээс дараагийн бартыг илүү хурд авч ирсэн өсвөл 8000 лайк. Хэрвээ 8000 лайк хүрэх юм бол би шууд оруулахгүй. Та ингэ шууд оруулах гэж бодоод байгаа шүү. Хэрвээ өмнөх бичлэгийг үзсэн бол шууд оруулна гэж яриад хэлээг байгаа байхгүй юу? 8000 лайкаал гэсэн. Замартаж тэгэхээр 8000 лайк хүрчих юм бол мэдээч арай хурд оруулаа заа юу. За тэгээд лайк болон subscribe дарчихсан бол шууд гол цуврал руу орцгоё. Өмнөх хөртөөр сарвал хаягдаад үлдсэн 3 дээр маань дээд зэрэглэлийн мангас ирсээр дууснаа та. Одоо тэндээс өргөдүүлцгээе. Зөрөглөс өргөдөх бөгөөд манай сарвалын бай болго нөгөө залууч нь бүр новш гэж энэ байдлаараа би өгөх нь. Би тэндээс хин хүнээс илүү хурдан гарч ирч чадсан. Гэхдээ би хизээч тэдгээр мангас шиг зөөлсөн. Урд үүдэн дээр хөтөл байх юм гэж бодсонгүй. Ер нь л чаавас одоо энэ гах гадгаа ордон гэр бит дүү мангасууд хүрээлч гисэн байгаа юм байна л дээ. Тэгээ заваан гарч болохоор би хурдан шиг гарах хэрэгтэй. Ирүүл сурвал байж л би хайр татам бяцхан үйлчлүүлэгч Лилитигээ уулзч чад. Ингээд угаасаа ялтчгүй алуулах хүн чинь ийм гажил хүн байгаа байхгүй юу? Түүний талаар бодох хүч орч байна. Одоо Сэриканы гэрийг гэсэн юу ч гэж зөвхөрсөн байгааг гармаар байна. Нэг алчгийн залууч өөрөө нэг язууртан гэсэн шиг ардаавга хідэн зэргүүдийг хой талга үнэхээр аюулгүй тэтгэлтэй байна уу гэсэн даварцсан явж явахт нь урд нь өнөг зомоонуудын нэг нь гарч ирснээр нүрийг нь цавчаад бол газар унгагддаг. Ардаас нь нөгөө хідэн зомоонуудыг хөөж явсан манай ээлээс гарч ирснээр битүү ус болгосон дайрууд нь хажуудлаас нь лууна нөгөө усыг нь хөлдөөснөр энэ хідийг нь амархаан гэсэн зохицуулаа хайчихдаг. Гайхалтай. Тэгэд хоромхон зуртал тэр бүх мангасыг ялцглаа. Тэд ийм бэ. Юудаас тэгээ энэ хэдийн гол зорилго нь болохоор ихэн дээдс буюу манай ариуныг хамгаалах яваад байгаа байхгүй юу? Ядчихт нь нөгөө луунагийн бие нэлээд сулжчихсан байх бөгөөд яалтчгүй ээлээс ганцаархан инэтэй тулгаар болно. Хойноогоо эдэн зэргүүд нь юу ч болохгүй ч гэсэн ээлээс тэднэрт хандаад миний ардаас дэмжээрэй гэснээр тулалтгаар болно. За одоо энэ яг ариуныгийн зүүцсэн байгаа зүйлтийг би өмнөх бартар хэлээгүй л тэгэхээр одоо тайлбарлаад өгье. Одоо энэ ариуныгийн зүүцсэн байгаа зүйлт нь болохоро ээшлийн өгсөн бэлэг юм байна лээ. Тэгээ яг нэг өөрөөсөө жоохон эвгүй аавра энтер ялгаруулад. За энэ ч нэг юм болж байхад нөгөө манай сарвалт хаягдаж үлдсэн 3 дээр яг юу болж идэв вэ гэхлээр өнөөх өндөр зэрэглэлийн мангастай манай Брайан ганцаархнаа толохоор болно. Энэ хурданд өндөр зэрэглэлийн мангас гарч ирэх гэж. Залуу эзэнтний хэлцээр ямар нэг зол болоод байна. Өтийг хүртэл залуу эзэнтэй дэргэд минь байж хамгаалсаар ирсэн. Гэхдээ би өөрийгөө хамгаалдаг байх хэвээр. Бас энэ хоёрыг хамгаалж чадах хүн би ганцаархнаа л байна. Гэсэн чи. За энэ ч яах вэ? Юутай ч өнөг мангас нь манай Брайан руу дайрдаг бөгөөд ард нь байгаа янг чинь манай Брайанд найдахаас өөр юу ч хийж чадахгүй. Дараараас нь хэдэн угсарсан дайралтыг нь манай Брайан хамгаалж чаддаг ч гэсэн яалтчгүй нилээн хүчтэй одоо шүд тамаас соёлцуулаад манай хүн рүү дайрахтаа би ингээд дуусч байна. Уушлаараа залуу эцэнтэй. Яалтчгүй бууж өгөх нүдэ гэтэл ардлаас нь манай нана шууд л дайраад ороод ирдэг. Нана бол угаасаа яалтчгүй лууг ирлээц юм да, тийм ээ. Зөрөглөл ээлээс болон хідэн зэрэгүүд нөгөө хідэн зомбинуудыг хараалж байгаагаар шилжгээд энэ хідэн зомбинууд нь бүр юусоо дуусахгүй араараасаа тасралгүй гарч ирсээр өгдөг. Энэ байдлаар хизээч дуусахгүй. Үүний ард хэн байгааг мэдэхгүй. Гэхдээ тэд сайн гişн төлөвлөсөн байна. Утгагүй хөлөг батрууч гэсэн ятарлаа. Бидэнд өөр шийдэл хэрэгтэй байна. Нэг одоо энд хідэн дайраад байгаа юмнууд нь шидээр ямарсан зомби штэ. Энийг нь дөнгөж сая манай ээлээс анзаарнаа. Тэгээ дотроо бодохдоо шидээр амилсан зам. Харанхуй жидээ эсрэг шидийг бод. Хамгийн түрүүнд толгойд орж ирж байгаа зүйл гэрлийн бурхан Люмендел. Мөн түүний гэрлийн шид. Хэрв хэн нэгэн гэрлийн шид бүтээж чаддаг хүн байгаа бол бидэнд ялах боломж байж мэдэх юм. Тэгээ энэ хэдийнх нь өөдөөс ганц контролдож чадах хүн манай ариун байгаад байгаа хгүй ялдчгүй нэг тийм гэрлийн шид ашигладаг учраас. Өөдөөс манай ариун надад миний илдэг өөрийнхөө гэрлээр бүрхөөд өгөөч гэхдээ чадахгүй. Хэрвээ таны илдэг би гэрлээр бүрхчих юм бол зэргүүдэд зориулсан хамгаалалт унтрах болно. Зүгээрээ бид баг зэрэгтээс чадна. Бидэнд итгэж. Ойлголоо. Адислах гэрэл гэснээр ямар таач Элисийн сэлмийг гэрлээрээ бүрхэж амжина. Нөлөөлж байна. Хоёр төрлийн маанаг нийтийг хэцүү байгаа ч гэсэн сүнсний шид нэмэх юм бол бүх зүйл бидний сансараа болж мэдэх юм. Нөгөөдөл манай сарвал байж ах бөгөөд яалтчгүй одоо энэ хідэн амилсан зомбнуудыг нь харангуйтаа Борис энэ цагаас ээжэл тусалдаг болсон байх нэ. Нэг одоо энэ Борис гэдэг залуу нь болохоор бүр эртнэрийн шид буюу одоо энэ айхтар харанхуй шидэж ашигладаг хүн байгаа даа байхгүй юу. Тэг яг яаж ингэж аймаар ашиглаад идэг юм бэ гэхлээр
гайхширлын чулуу ашиглаад одоо энэ хитэн мангасуудыг нэлээд хөжрөгчүүлдэг юм байлаа л дээ. Тэгээ энэ гайхширлын чулууны доторх байдаг маана нь болохоор одоо энэ хитэн мангасуудыг өөртөө татдаг. Буюу одоо манай ариунагийн зүүцэн байгаа зүйлтэн дээр байгаа чулуу нь гайхширлын чулуугаар хийсэн байж таардаг байхгүй юу? Тэгэхээр л одоо энэ хитэн мангасууд нь ариунаар татагдаад байгаа гэсэн үг. Харин Элис болохоор өөрийнхөө сүнсний шидийг ашиглаад одоо дээрээ бүр Мариан сүнсийг биежүүлээ гаргаад ирчихсэн байдаг. Тэгээд одоо энэ Мариа гэдэг сүнсийг нь төрхөн зур дуудахын тулд одоо манай ариунагийн гэрлийн маана тус болсон байдаг. Гэхдээ эргэн тойрон болон гэрлийн маана мөн өөрийнх нь үндсэн маана хоорондоо нэлээд тогтворгүй байгаа учраас эцсийн үр дүнд нь Элис чинь чаавас өөрийнхөө биеийг л зөөлөнд гаргаж байгаа байхгүй юу? Өөр минь. Чи яагаад өөрийгөө золиосч байгаа юм? Би тэднийг ялах өөр зам олж чадсангүй. Харамсалтай юм. Пүрүнэгийн ивэсэн хүүхдэд яасан ч атаа хувь тавиламтай. Муусан заваамтд энэ хүүхдээс холд. Гэсний ганцхан гараас аваад л эргэн тойрныхын тэр хідэн зэрэгүүдийг нь айхтар хол шидэгдэг. Нэг алдчгүй багхан ч гэсэн гэрлийн мананд өрцсөн болохоор нөгөө хідэн зомынууд нь бүр шатаж байж харагданаа. Ардаас нариуна хангалттай штэ. Бол өөрийгөө үнэслэг хүслэх юм бол өхөн штэ. Үгүй дээ. Би энэ тийгээ зогсох юм бол нөхцөл байдал уламжлалт орно. Би үүнийг хурдан шиг дуусгах хэрэгтэй. Сүнсний хааны хүч. Ронго майнд. Гэ яг дайрах гихт нь урд нь манай саруул гараад ирдэг. Эргэн тойрны хүмүүс нь бүгд л гайхна. Тэр хин бэ? Өөр нэг хүүхэлтэй гэж юу? Үгүй тэр тийс өөр авраатай. Бас энэ харуутай юу? Элис нь тэгээ гарнаас нь бариад авчихсан байх бөгөөд Элис ерөөсө хөдөлж чадахгүй. Тэгсэн манай саруулын авра яг л Элисийг бүргэж авч байгаа юм шиг болсноо. Яалтч хүчийг сараад байдаг. Тэгсэн нөгөөх сүнс нь баяртай Элис. Энэ чиний аягийн төгсгөл бол та. Салхаас их нь гонигтай байж болох ч баяртай зүйл. Энэ утаанаас болоод л миний бие ямар ч хүч болсонгүй. Санаж яваарай Элис. Пүрөнө чамааг цаг үргэлж баяртайгаар хөтөж авна. Тэгээсээ яг юу болоод энэ Элис чинь хүчин цуслагдчихсан бэ гэхлээр сүнсний бэлжилтийг нь цуслахын тулд маанаг нь хаажсан байж таарна. Тэгээ Элис чинь бүр дотроо шантраад үгүй ингээд л дуслаа. Тэ дахиад л ирч байна. Гэсэн дайрсан хэдийг нь манаас руу орохноо зохицуулчихнаа. Тэгээ энийг нь харсан хүмүүс нь бүгд л гайхан штэ. Юу вэ? Би түүний хүүгэлтэй хүмүүс хинж мэдэхгүй байна. Нэг алчгүй саруул дотроо бодохдоо яалчгүй энэ зүйлс нэг чулуураа хүчтэй гişн татагдчих байна. Тэгээ Кайрамт хэлсэн чинь ариун нэгэн зүйлсэн зүйлнээс нь мангасын гимээр айхтар их маана мэдрэгдэж байна. Гэт одоо ариун нэгэн зүйлсэн зүйлнээс нь болол энэ хитэн дайраад хөдөөд байгааг нь мэдсэн маана мандах шууд л эргэн тойрныгоо хар утаагаар бүрхсээ нөгөөдөлийг нь ерөөсөө явах гарцгүй болгочихно. Тэгээ өнөө хар утаа нь баг багаар хүүгэлтээнүүдийг залгаад авах бөгөөд нэг мэтгэдэл тэнд байсан бүхий л хүүгэлтэй нүдэрмгийн зурдлал болно. Одлого өнөө хитэн хүүгэлтээнүүдийг зохицуултын дараа ариун нэгэн ард гарч ирснээр зүйлтийг нь таслах үед нь эргэн тойрны хүмүүс нь чи яг юу хийгээд байгаа юм? Хурдан шиг ариун нэг гүнжээс холд гээд дайрсан даруйд нь ариун нэгэн гүнжийг тасалж авснаа өргөдөл нь лууна дээр очихт нь ариун ай шууд л гэрдийн цогцолт гээд манай хүн дээр дайрахт нь шууд утаа болоод алга болоод өгнө. Тэгээ алга болсон ч гэсэн нөгөө эцтэй хэлэхдээ санаа зовлтгий. Надад та нарын гэмтэй хүсэл ерөөсөө байхгүй. Ахиж мангасуудыг чамд татагдахын тулд л чиний зөвлөлтийг чи ивцсэн юм штэ. Ахаа минь өгсөн зөвлөлт энэ мангасууд эрэг шалтгаан байсан гэж юу? Өөр талгаар одоо яваад гар. Би элэдийн замыг зөвлөжсэн байгаа. Энэ газар буцаад хууч юмд орж байна. Ариун дотроо бодохдоо тэр эрэгтэй яг юм байсан бэ гээд за би зүгээр. Элис луна хоёр яг яасан. Би ч гэсэн зүгээрээ юутай хэдүүлээ саяны залгын хийснээр урд талгаар гарцгаая. Харин манай сарал хаягдсан 3 дээр болохоор нөгөө наанаа чинь айхтар өндөр зэрэглээ мангасыг нь ядах мөгөө зохицуулчихсан байдаг. Үүнийг харсан Брайан хүртэл нилээн гайхнаа. Өмнө хизээч наанааг ийм төрхийг нь харж байгаагүй шүү дээ, тэ. Миний өнөөх амьдралдаа маш олон хүний амьд төрсэн цусан үйлчлэгийн ослын талаар нэг цуу яриа байсан. Энэ ослын ард байсан хүн бол хаан тулсын эрх мэдэл цохорсон 5 дугаар гүнж Ариуна гэх цуу яриа. Гайхшилтын чанаас болсон юм шиг харагдулж байна. Ээшэл юм уу, лөнөлөө хоёрын аль нэгэн түүнд өгсөн байх өндөр магталтай. Учир нь тэр ослын дараа тэд хаан тулсын баатар гэдэг жолны магтаалыг хүртсэн. Тэдийн ослоос хамгийн их ашиг хүртсэн. Дээгүүр нь бол саяны ослыг ээшэл лөнөлөө хоёр өөрсдийн ашигын төлөө хийсэн байж тараад байгаа байхгүй юу? Тэгээ удаж энэ хоёр маа нөгөө 3 дээр очиё гэсэн чинь Кайрим инхчингээс яг ариун нэгэн зүйлтэй адилхан маана мэдрээдээсэн гэж хэлдэг.
Тэгээ учир нь гэвэл нөгөө манай саруулын зангааг нөгөөгүй штэ. Тэгээ нөгөө тал руу зураглаж шилжчихэд нөгөө наанаа чинь бүр айхтар хувьсчихсан. Ингээч үнэхээр амттай унтагдаж байна. Ингээ яг дайрах гэгтэн Брайан болохоор би ерөөсөө гимтэж чадахгүй гэсэн яг урдуур манай саруул орж ирээд нөгөө дайралтанд нь оногдчихноо. Өөрөгдүүлэн Кайранд хурлаараа гэснээр өнөө Кайрам нь болохоор ингээч гээс манай саруулд өгөх гэж байсан зангааг нь авснаа. Олчихлаа. Гэснээр газар хаяад шууд бодлоотхдаг. Өөрөгдүүлэн Кайрам нанаа тандаа туртгаж ухаар ач. Уудсан чиний хайртай аавч юм байна штэ. Ягтан наанад өнгөд сая л ухаа орох бөгөөд юу вэ? Би сая ийм хэцүү хийсэн гэж юу? Зүгээр дээ наа. Огтхон ч өвдөхгүй байна. Зөрөгдөл нөгөө ээшэр болон лойнэлээ хоёрлоо шалжих бөгөөд энд юу болоод байна? Энэ газар магсар дүүр байх ёстой шүү дээ. Маш чимээгүй байна. Тэгэд хийцээж энд байгаагүй мэт. Ямар ч мангас харагдахгүй л уйлаа. Тийм аа. Ашиггүй дээ те. Нөхцөл байдалд санаа тавьчихсан болол та. Дэгийн хэдтэр аава гэснээр манай ариуна хүрээд ирэх бөгөөд ариуна чим зүгээр байна. Тийм ээ. Тэр их шин зүгээр үнэхээр их баяртай байна. Яг тэр үлдэж явахна хажуудлаас нь лойнэлээ гарч ирсэн ээ. Ариуна чамаг хөөгөө байгаад баяртай байна. Ардаас нь хэлээс таны мэндийг эдья эрхэмдээсэн. Миний баг охиныг хамгаалсанд үнэхээр их баярлалаа. Талархлаа илэрхийлээд та нарыг өнөөдрөөр шагнана. Тэгсэн тэр цаанаа нь ээшэл лойнэлгийн чигээр нэг зүйл хэлэх бөгөөд лойнэлээ инэмсгэлснээ шууд луунаараа зангуудаа. Би энэ ослын ард тийм байс мэдэх юм шиг байна. Грам шидийн холбооны ерөнхийлөгч ач өхөн. Чамаг баравчилж байна луунаа Рейндривер. Түүнд нь хаан бол манай ариун хоёр мэдээж дургуц гэн ойлгомжтой шүү дээ. Наадах чинь надаас гадна маш олон хүний амин насыг аварсан. Ерөөсөө тийм байх боломжгүй гэхдээ хажуудлал нь ээшл хүртэл орж ирсэн өчтөр хоногдож байсан газраас нь маш сэжигтэй манай идэрсэн тухайн хэлгээд хаан дөнгөсөө бодлогч орсон. За яах вэ? Эхтэн хажуудлаас нь лойнэлээ хүртэл хэрэв та надад хугацаа өгч өгөх юм бол би нотоогоор хангалттай зөвлөж чадна. Дэвтэ шинэ плюс хойш луна Рейндривер грам шидийн холбооны арч авчирсан багийнхандаа хамт байцаалтанд орхоо хоригдсон. Ариунагаас хол байсан үүрээ босод хамгаалагч Хүлэг Батруутай хамт язгууртныг хамгаалахаар ажилласан. Хаатан хааны дөө Маркез Драны оршуулга мөн маш олон хүний оршуулгын гудамжинд хийсэн. Би өнгөрсөн амьдралынхаас хамаагүй олон хүний амь насыг орж чадсан. Гэхдээ энэ өдөржлөгийг цусан өдөржлөг гэж нэрлэгдэхээ сэргийлж чадаагүй. Зангийн ямартааш нөгөө нэг өдөртөгтөр болсон зүйлс маань дуусч байна энэ хүрээд. Зургал саруулын шархыг ээлээс боож өгч байгаагаар шилжих бөгөөд манай саруулыг ээлээс болохоор ер нь л зүхтаадал амьд гарсна гэж дотроо боддог. Чи үнэхээр зүхтаасан чинь сайн хэрэг шүү. Гэхдээ тэр өдөр тэр хүн байгаагүй байсан бол би өгөх л байх байсан баг. Тэр хүн яг юм байсан юм бол. Нэрээ тэр чамтай ойролцоо өнтертэй байсан. Гэт энэ хоёрыг мармар хийгээд байж явахт нь гаднаас ээжл ороод ирэх бөгөөд мөрдлөхээр явагдаж байна. Саруул түүнээс боломжлж байгаа мэт байна. Саруулж гэсэн ээшил заавал хариг цантайг тийм мэддэг юм уу? Дээштэй зориулга нь болохоор мөрлөгийн үйл явцаас болоод чамдар хурж ирлээ. Гайхалтай чулуугаар чимгэлсэн бууговч Луна Рейндривер өрөөнөөс олцсон. Дүүнд нэг зэрэг бэлгэлсэн гэж хэлсэн учраас тэр зэрэг рүү яваад очиход Алидийн үхчихсэн байсан. Харин чи ямар нэг зүйл аваагүй биз? Яхаа тусав. Чи тэр өдөр ямар нэг зүйл авсан уу? Мэдсэн юм. Энэ байцаалт биш. Тэр зайлаас гарах гэж оролдож байна. Тэгээ манай хүн тэр инхчингээс тэр зангийг авсан гэж хэлж юм бол инхчин аюулд орно гэсэн үг байхгүй юу? Саруу шуудлалд энэ байдлыг ойлгонгууд миний толгой өвдөж байна. Хажуудлаас нь Эйлис хүртэл тийм ээ тэр маш их цус алдсан болохоор эмч түүнийг гам барих хэрэгтэй гэсэн. За. Чи ямарсан дээр баха би явлаа. Ардаас нь сарвал би ямар нэг зүйл авсан гэсэн санахгүй байгаа ч гэсэн хэдий хин нэгэн оролцсон ч гэсэн тэд тэр тамийн нөхцөл байдлаас гарч чадахгүй гэдэгт итгэлтэй байна. Ойлголоо. Хариусанд баярлалаа. Тийм ээ. Мангас магадгүй тэднийг алчихсан баг. Одоо надад дахиж устгах хэвээр хэнийг өмөлдөөгүй болохоор болж байна. Гэхдээ харамсалтай юм аа дөө минь. Үгээр чамааг даалт оргосоо гэж найдаж байсан юмсан. Зурглал нөгөө тал болохоор ариунаад нөгөө зүйлийг нь өгсөн үйлдэж ийг нь хүртэл Борис гэдээс нөхөр нь алчдаг. Тэгэхээр ялтчгүй нөгөө энэ хідэн зүйлүүдийг нь дамжуулж өгсөн хүмүүсийг нэг нэгээр нь алаад нотлогоор нь түлдэхгүй л гэж үзээд байгаа байхгүй юу? Дэвнэг хүйслэгч авч чаад яг явах та. Мартаад өглөө. Сүүл цогцос олдсон. Муу зүйл болж байсан. Ахиж тийм зүйл болохгүй талдаа анхаарах хэрэгтэй. Нийт.
Зөвөрөглөл ингчин дээр манай Брайан хурж ирснээр энэ хоёр хамтдаа алин мэдэж явах бөгөөд манай сарвалчин энэ хоёрыг намайг дуудах хүртэл ерөөсөө ирж болохгүй шүү гэж зүгээр нэг хөдөө эзгүй гэхээр авч хайцсан байлээ штэ. Яг тухайн өдөр нь яг юу болсон бэ гэхлээр ингчинд хандаад чиний хот одоо Верд гүнгийн тэр ордон гэрөөс аюулгүй газар байха болсон. Тиймээс надаас үг сонсох хүртлээ нуугдаж бай гэд Брайан нана хоёртой хамт нуугдуулахар болсон байдаг. Зурглаа шилжих бөгөөд юу гэсэн үг аваа. Бид хангалттай нотлох хэрэгтэй. Гэтэл та сэжигнүүдийг явуулах хүсэж байна гинэ. Амаа мэдэрэл ойлаа. Вэлэд өөрхөн шийдвэр гаргасан. Та ийм зүйл юм байж. Яг дэлхийг эслэх гэж байгаа юм. Таны тэгж их айгаад байгаа грам хандуулч чинь юу юм? Хангалттай. Дэлхийг эслэхээ. Сайхан зорилго байна. Гэхдээ манай үсийг хандуулсан зөвхөн грам хандуулстай хэл залгаагаас гадна чөтгөрийн нутаг Испани болон Перуны нартай ч гэсэн хэл залгаа. Бид грам хандуулсыг дайснаа болгох юм бол бид чөтгөрийн нутгийг ахин барьж дийлгээ болно. Тэндээс гарч ирэх тэр олон мангасаас болж бүхэл дэлхий хохирол амсарна. Би яаж хийж байгаа дэлхийг эзэлсэн ч дэндүү олон хүний золиос нь гаргана. Тийм зүйл хийдэх хүн бол мангас. Хаан биш. Чи тийм хүн золиолохгүй байна. Бидэнд тодорхой нотлох баримт байсаар байхад шийдвэрүүдийг явуулна гэдэг. Чи гайхшралтын чулууны талаар ярьж байна уу? Тэр яаж үнийг мэдчих байгаа юм бол төвний хүмүүс мөрлөө хийж дуусах байх учиртай та. Цорын хувирал чинь бүгдийг нь хэлээд өчглөөлөө байна. Чи баабахаас л хүссэн зүйлээ авахаас нааш болдоггүй байсан. Үгүй яава. Би таны юу яриад байгааг ойлгохгүй. Хангалттай муухай болтоо. Чи яаж байгаад ийм болчихсон юм л үнэлээ. Харин чамаас хамаагүй их л өдөртөгч болно. Би чамааг ахиж хизээч хармааргүй. Эндээс зайл. Харин гинэ. Энэ бүх зүйл тэргүүлэгчнээс л боллоо. Дөө шууд л манай Ариуныгийн өрөөнд орж ирэнгүүтээ өөрийг цогж унгаснаа. Энд чинь юу болж байгаа юм лээ. Юу гинэ? Би хайрт дүүтэйгээл ярилцахаар ирлээ. Хэдийдээ хаанхуу байсан ч гэсэн ингэж ялсаар байх юм бол би түүний туслахын хуваар хүчээр арга хэмжээ авах шүү. Өө тийм үү. Чи яг яах юм бэ? Шимэгчээ. Чиний хэлсэн шалтгаанаар би чамааг болон бүх хамаатан саднуудыг чинь цааслуулна. Би танаа удмыг уул мөргүй арчих болно. Ингээ бүр яат ч юу энэ бүр үнэн сайд хийснэхээр байгааз. Хажуулаас нь ариун болохоор заа тэгээ яг юу их гээд байгаа юм те хурдгаж игнаад хайлийдэх. Би шууд хэлчих юм уу? Ариун болох миний бие танаас юу ч авч үзээгүй шүү. Энийг нь анзаарсан нөгөө лөвнэлээ баг. Тэр өмнөхөөс өөр юм. Энэ миний мэддэг. Ариун мөн гэж юу? Дөрөв ариун болон хаан хоёр хоорондоо юу ярьдаг вэ гэхлээр ямар ч албаа байхгүй гэдэгтэй байна. Тийм ээ. Гэхдээ чиний надад давширч өгсөн зөвлөлт чинь зүгээр нэг эртнэс биш. Харц цус тавгийн гайхшлын чулуу байгаа. Хэд одоо жигшигддэг ч гэсэн хуулиас гадуур харанхуй шидэг эзэмшихийг ашигладаг. Гайхшлын чулууг мангасуудыг удирдахад ашигладаг гэдэг. Саяхан ордны нэг хүн тэдгэрийг нууцаар хөдлөж авсан гэж мэдээлэгч хэлсэн. Харцгийн худлаач дуулан мэрэлдээ үйлчлэгч нар тэд нэлээд удаа нууцаар 8 гэж байсан юм шиг байна л. Ихтэй тэр хоёр оюулаа алга болсон. Эсвэл өгсөн. Ариуна. Тэр хоёр лөнөлөтэй ойр орхон холбогддог байсан. Чи үнэхээр лөнөлөөс юу ч аваагүй юу? Тэр арай чамд тэр хүзэн үзүүлцгийг өгсөн юм биш үү? Гэсэн Ариуна шууд лөнөлөөх надад тэрийг өгөөгүй гэж хэлдэг. Тэгээ яагаад юм бэ гэсэн чинь уг нь тэр лөнөлөө чинь манай Ариунад энэ зүйлтийг нь өгсөн шүү дээ. Гэхдээ түүнийг хэлчих юм бол манай Ариунагийн эргэн тойронд байгаа хүмүүс яг юу хийж магадгүй. Би гэрөөс ахиж үлээн зөвшөөрөхгүй. Гэснээр зүгээр л дууга өнгөрсөн байдаг. Өөрөлдүүлэн одоо цаг руу шилжих бөгөөд лойнолоо чинь тийм Ариуна. Би чамд юу ч өгч байгаагүй. Гэхдээ чи ахыхаа өдөөс чаач харцаад байгаа. Гэхдээ уучлаарай. Би яг одоо зочинтой байна. Гэсэн манай сар бол хүрээдэрч гисэн байдаг. Йоо. Би өгтөнийг байгааг мэдэрсэнгүй. Тэр тэнд юу гэж байгаа юм? Чи нана хэр удаан байсан юм? Нуугдах. Би угаасаа л нэг нүдэн дүртэд байдаггүй шүү дээ. Чи одоо надад тоглоод байна уу? Миний өмнө олдын юм ярина гинэ. Тэгээд та яг яах юм? Надад ч гэсэн ямар нэг зүйл хийх юм уу? Тэдний суу тавьсан гэх цэвэр хүн байсан юм уу? Саруулыг дээснэ болгоод хэрэггүй. Тэр аавын эцэг үү? Бас ээжлийн хэлсэн зүйл санааг минь зовооч.
Дөөдөн лууны лачин хүртэл Ариунагаас айдгийн байл дээ шүү дээ чаавс. Тэгээ ер нь хаан ширэгийн Ариунаад алдчихгүй гэсэн те саяны үдшилгээр Ариунаг цааш наруулах гэсэн байгаа байхгүй юу? Харин ээжлийн хувьд манай сарвал юу вэ гэхлээр зүгээр л дургуг нь хөргдөг. Үгүйс аав нь сарвал гэхээсээ илүү ээжл илүү сайн учраас хаан ширэмээрээ тэр эрх мэддээр өрөөсөн гэж санаа зовдох шаардлага байхгүй зүгээр л ээжл сарвалаас хэтэрхий их юм нуудаг юм шиг санагдаад түүнийг цааш нь харуулмаар байна гэстэн үнний ортой юм байна гэж луунилаа боддог. Түүний энэ сүрдэм аавра юу вэ? Ойлголоо хангалттай. Би зүгээр тоглож байсан юм. Бүр ойлголт тайлгцсан юм чинь би ингэ явлаа. Гэснээр яваад өгдөг. Яваасаа тэр өмнөх хэмдрэлт нь энэ луунилаа чинь угаасаа хаан ширэн дээр суучихсан бүр нэлээд солиотойгоор байсан ч гэсэн ер нь одоохондоо арай илүү эрүүл ухаантай байгаа байна гэж манай сарвал дотор үздэг. Тэгээ яг яагаад манай сарвал энэ ч хүрээдэрч гисэн бай гэхлээр ялчгүй луунилаа авах нь эрхийг нь мэдээд сарвалыг Ариунаа дуудсан байж таарж байгаа байхгүй юу? Тиймээс энэ хоёрыг хамт байгаа гэсэн мессеж өгөнгөтэй луунилаа хэсэгтээ манай Ариунаагаар оролдохгүй гэд манай сарвал юутаа шиваад өгнө. Зөрөглөл нөгөө луунилаа чинь ээжил дээр хурж ирсэн нөхцөл байдал нэлээд мотчихлаа. Би уг нь өөрөө баатруулах хэрэгтэй байсан юм. Хараалт эцэн үсийг пантгсан яваргач. Гэд өжөөхт нь ардаас нь Борис орж ирсэн ээ. Би Ариунаа гүнжи эргэн тойрны хүмүүсийг нэлээд дотон үнэлж байсан байна. Гэснээ нэг манааны болор гараад ирэх бөгөөд энэ манааны болронд болохоор 20-т жөдгөрийн элдний мана боёо манай сарвалын элдний мана байна. Тиймээс Ариунаа гүнжийн эргэн тойронд байгаа найзуудынхаа нэг нь 20-т жөдгөрийн элдийг эзэмшдэг болж таарлаа. Зөрөглөл манаас харуул нөгөө хилэгээ эргэж байгаагаар шилжих бөгөөд юутаач манай инхчингийн хийсэн хоолыг идэнгүүтээ. Ийм чин талангуудаа би энэс илүү удаж болохгүй. Хэрвээ тэгэх юм бол ээшл намайг энчээ байсан гэж мэдчихвэн. Гэснээ за юутаач санаа зовлтгүй те. Боломжтойгоор браа. Ингээ гарах үед нь ард нь ямар хөөрхөн бицэн гэр бүлвэ. Одоо тайлбарлах. Чи яаж цусан үдшилэг бол миний сүх залын бүгдийн талаар мэдснэ. Чиний хийсэн бүхэн яг л ирээдүй мэдчихсэн мэт. Хэлэх зүйлээ бодсон чинь дээр шүү. Чиний хэлэх үгнээс шалтгаалж би чамайг дайснаа гэж үзсэн. Чи яг хийм саруулаа. Жинхэнэ зөв цусан үдшилэг мөн миний сүх залуу хүүхдийн талаарч яасан мэд хөрөөсө боломжгүй хэрнээ яаж мэдсэн юм. Дрэнэм бол миний өрөөсгөөстэй нэг юм байсан. Тэр одоо ч гэсэн хамаатай юм. Тийм ээ. Чи өөр байгууллагын тагнуул байх магадaltaй. Тийм бол яана гэж. Ойлгомжтой биш гэж юу. Гэснээр шууд л манай хүн рүү дайрах бөгөөд. Чи миний зам дахиад саад болох юм. Чи хийцээч суралцахгүй маа. Тэгээд тийм миний эзэнд битгий хөргөж хэлсэн бицтэй. Ёоданы сэлингээ чи манай хүнд яалтчгүй эргэлзэх хүн гайстай болоод ирж байгаа байхгүй юу? Тэгснээр шууд л Кайрантай тулдаад эхлэх бөгөөд хасаар л ож утаасан. Та нар ийм их хүмүүс тарих юм бол бид нар баригдах нь байна. Юутаач би тэнийг өөр газарлал нүг хэлчих. Та хоёр энэ их асуудал санаатай. Нэг оронготой төлөвлөгөө өөртөвтлөө хурдан шиг юм багал гэсэн чинь нөгөө луун авч нь энэ хэтэр ороод ирчихсэн байдаг. Уусаар эзэн тийм. Тэр шууд л гараад ирчихсэн. Тэр хаалт бол манай гэлрүүлэх шиг тавьчихсан юм уу? Чи яаж энэ газрыг олсон юм? Тэр миний мэдээс илүү чадварлаг юм. Яг хөтэ энэ миний авьяасаа дээл нэг байгаа. Санаа зовлтгүй би л ганцаар энэ газрыг мэднэ. Тэг яагаад энэ ч байгаа юм бэ гэхтэн одоо энэ луун авч нь манай хүнийг тэр тухайн цус үдшилэгтэй өдөр аварсныг нь мэдэнгүүтээ хүрээдэрчсэн байдаг. Тэгээ өөрийнх нь чадвар нь болохоор бүх төрлийн элементийг ашиглаж чаднаа. Мөн эднийг нэгтгэж юм уу өөрчилж чадна. Тэгэнгүүтээ бас нэг тодорхой хүний маанаг нь мөсгөж чадна. Гэснээр манай сарвалын маанаг нь мөсгөснөө энэ ч хүрээдэрсэн байж таарж байгаа байхгүй юу? Тэгээ сарвал хараа шиг юм гэж. Чиний би чи өвдөрчихсэн байсан шүү дээ Луна. Тийм ээ, чи байсан биз дээ. Гэснээр Луна яалтчгүй тэр тухайн өдөр сарвал өөрийг нь аварсан гэдгийг мэдчихэж байгаа байхгүй юу? Тэгээ нөгөө хэдүүлдэ хандангуудаа юм хомоо баглаа бид нар яг хааш явах юм бэ гэхдээ Актайм руу явнаа гэж хэлдэг. Би багнасаа хүүтэн харанхуй баатар өнгөрсөн. Би тэнд бүх төрлийн аимшигтай туршилтуудыг тэсэх шаардлагатай байсан. Одоо тэрийг тэсгээс өөр сонголт байхгүй. Тэр бол Рингс Рейнрейврийн ач охины хуваар биелүүлэх өөрөг маань. Тэгээ өөрхий одоо энэ Лунагийн хүчтэй мөртлөө бие султаа байдаг шалтгаан одоо энэ гэж тарж байгаа байхгүй юу? Тэгээ маш олон туршилтуудын ард гарцсан учраас одоо би энэ яаж тэсгэвдэ те. Тэгээ манай хүнээс яагаад тухайн өдөр өөрийнхөө царайгаа нууцаар тэр хүмүүсийг аварсан бэ гэхтэл манай зорилго болохоор би зүгээр л алдартай болохыг хүсэхгүй байгаамаа гэж хэлдэг. Яагаад? Тийм ээ.
Чиний мана элемент. Эхэндээ ханах уу гэж утсан. Тэгээд энэ Луначин болохоор манай хүнтэй анх ресторанд уулзахдаа өөрийнх нь манаас нь баг зэрэг авсан байж таардаг. Тэгэхээр нь бол эргэн тойрны хүмүүстэй хөрөнгө төдийдөл тэдний мана мэдээллийг шууд л уншиж чаддаг. Тэгээ ер нь л нэр ингээс гоцоо байсан байгаа байхгүй юу? Би өнгөрсөн амьдралтаа энэ талаар нь мэдээгүй байсан юм байна. Тэгээ өртүүлэн гэлэхдээ бас миний ухаалтайг өдөр миний доктор хийсэн мана. Чиний юм шиг хэрнээ бас өөр ертөнцийн юм шиг. Тэгээ өргөлөө яриаг нь сонсоод байсан чинь энэ Луна чинь манай хүн талархлаа илэрхийлэхээр ирсэн байдаг. Лунагийн би буцаж байх халуунд авах шиг хэлсэн. Төрөл бүрийн элементээр дүүрэн манаата буцаж байдаг. Замбраагүйсэн. Ихтэй хэнийг нь тэр тогооны тагийг таглаж гисэн. Мана алтхаас сэргийлэхийн тулд тэгсэн баг. Гэхдээ тэрнээс болж тоогоо хит их алсан. Тэгээд дурсаж би мана амьдралын галыг унтрааж гэлсэн. Лунагийн өхлийн ирмэг дээр аваадсан. Би тэр тоогны таглаа дээр нөх гаргасан юм. Учир нь миний нүдэнд энэ хүүхэд өөр хинийгний хүүхэлтэй шиг харагддаг. Тэгээд тэр дургуй өмнө хөргсөн. Тэгээд Луна ч өөрөө хэтэрхий их манатай учраас энэ хүрдэлт нөгөө өмнөх амьдралд нь өгөх шалтгаан болсон байгаа байхгүй юу? Саруулуудаач өргөдүүлэн амны ихтэй надад таасгах хэрэггүй. Чамд дөр хэлэх зүйл байхгүй бол би явлаа. Бас нууцыг минь заавал хадгалаарай. Өөрийгөө хөшлөх юм бол аюултай штэ. Боломжтой байгаарай заяа. Зөргөл грамм холбооны ерөнхийлөгчөөр өршилж нэ. Зөр өөртөл байгаагүй. Идүүлээ хүсэл гэх үү? Үгүй тийм ш. Луна өөр газар зогсож байна. Яг түүнийг хаан байх газраас нь олоод ин тавьчир. Зэн хүрээд өнөөхөн бардыг дуусгаж байна. Тэгэхээр та дараагийн бардыг илүү хурдаж үзэхөөс 8000 лайк. Хэрвээ 8000 лайк хүрч юм бол дараагийн бардыг нь илүү хурдан оруулахаас гадна мөн одоо бэлтгэгнийхээ уртыг харж байгаа штэн иймэрхүү урттай бичлэгээ дараагийн бартаар оруулах болно заа юу. Тиймээс таасмал лайк болоод subscribe дараад тэгээ болж бол доорох дансаа удаа шингээснэ дараагийн парт нь илүү хурд оруулаа шүү. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа тэр баяртай.